Сайн байна уу? Welcome back channel. Энэ удаагийн дугаар нүүрс усгүй турах оройн хоолыг хамтдаа бэлтгэцгээе. За энэ юм зутан шүлөө эхлээд бэлдээд явчихъя. За ловон төмс хөрөн манжин айлгсан байгаа. За энэ удаа хөрөн манжин зутан шүл хийн. За ногоонуудаа жижигхэн ирчээд зутан шүлний төхөөрөмжөндөө хийн. За энэ зутан шүлний төхөөрөмж нь бол ногоонуудаа бүгдийг хийгээд усаа хийгээд тэгээд кнопын дарахад л 1 минут нэг үйлдэлээ шууд ингээд хийждэг маш амар зутан шүл хийд юм байлээ. За тэгээд усаа хийгээд за тэгээд хэтрүүлж хийвэл ингэж гараад ирдэг учраас хэтрүүлж хийхгүй юм шиг хийгээд тохиолоод за тэгээд 15 минутанд зутан шүл маань бэлэн болно. За тэр хооронд нь байцааны ормоо бэлдээ явчих. За ногоонуудаа сонгон цагаангаа самсаа бэлдээд за дараа нь бол байцаагаа 4 шиг байцаа аваад гаднахын муухай альсыг хайчин. 4 шиг ором хийх учраас 4 шиг байцаа бэлдээд за тэгээд гадна талаа нь хүнсний скотчоор хийж агаад за 3 минут пэйжэнд болгоно. За өөр нэг арга нь бол өмнөх бичлэг дээр оруулсан халуун усанд ингээд байцаа хийж хэрэгэлдэг. За энэ удаа бол арай хэлбэр аргаар байцаа бол боловсруулна. За тэгээд хөрийн мах нэг 300-аас 350 г бэлдээд эргүүлж ногоотойгоо хамт сонгон самс цагаангаа хамт ингээд эргүүлчихнэ. За тэгээд маш за үнийг нэг энэ томпонд хийж аваад за талхны өмг Япон нэг панко гэж шарангууд дээр өсч болно. Ийгээд за органо гэх мэт харбуудыг эми оромлуудыг хийсэн байгаа. Петрушка хоороо яншгүй. За тэгээ базилик. За ерөнхийдөө бол өөрийнхөө дуртай ийм амтлагчууд бол хийж болно. За давс. Перц. Сой сос 1-2 албаг. За энэ жоохон амтан жоохон сул амттай сой сос учраас 2 албаг гэсэн. Жоохон чанга төрлийн Япон маягийн сой сос их юм бол 1 албаг хийгээд маш сайн базаад өгнө. За тэгээ базсныхаа дараа за тэгшин тавьж байгаа 4 хуваагаад тавьчихна. За тэгээд бислэг моцарелла хото бислэг авч аваад за дундуур нь хуваагаад нэг иймэрхүү бунд нь хавчуулгадгаар ичнэ. За тэгээд байцаа пэйж талаас нь байцаа маш гоё зөөлөн болсон байна. За тэгээд аль болох ингэж байцаа урагдахгүй байх нь зүгээр, том хэлбэрээр нь хэрэглүүлэх зүгээр. За тэгээд гадна талаас нь энэ хэсэгт нь жоохон хатуу том хэсэг байдаг учраас энийг бол авчна. За энийг авснаар бол орооход хэлбэр болдог. Махаа орооход хэлбэр болдог. За тэгээд дөрөвний нэгээр хуваасан махнуудаа байцаан дээр тавьж агаад за гол нь ингэж бислэгээ хийгээд за ингээд тал талаас нь махаараа бислэгээ ороогоод за тэгээд үүнийг байцаанд ороогоо явуулнаа. За тэгээд ингэж хоёр талаас нь нийлүүлж агаад ингэж ороогоод аль болох задрахгүй шиг хийчихнэ. За ингээд эргүүлээд хоёр талаас нь ингэж ороож агаад голоос ороогоод за тэгээд энэ яг 4 шиг юм юу байцааны оромг таарахаар ингэж саунд хийгээд болгол их задрахгүй их амар болдог. Хэрвээ жоохон саунд том байх юм бол байцааны оромгоо ингэж шүтний чигшлүүлрээр ингэж зоогоод хийвлэх зүгээр. За дараа нь бол помидор жижиг ширхтээ ирчээд явчихна. За 3 шиг помидор. За тэгээд помидор энэ удаа жоохон дутсан учраас жижиг помидороос ашиглаад хийсэн байгаа. За тэгээд брокколиг ингээд ирчээд өгчнө. За тэгээд байцааны оромог дээр помидор хийгээд халуун усныг аяг хийгээд за тэгээд байцааны оромог усаж яламгүй их болно гэсэн үг. За тэгээд сой сос мэрийн хийчихнэ. Сой сос ялангаа бага
Япон сой сос хийсэн. Тэгээд мэрийн нэг халбаг. За тэгээд тагийн тавиад халаагаад буцалгаад өгнө. За энэ хооронд нь буцлах хооронд нь байцааны салаад, шинэ ногооны салаадаа хийж гин. За байцаа ингэж голын хатуугийн авч жагаад тэгээд энэ төмс арилгачаар ингээд өрөөд явуулах зүгээр байдаг. За тэгээд голын хатуугийн аваад ингээд хадгалах юм бол ер нь бол хадгалах хугацаа нь бол нэмэгддэг. За тэгээд салаад нь авч юм ийм хятад авч хийгээд огурцээ, помидор зүсэд хийчихнэ. За тэгээд энэ брокколиг бол ингэж түүхийгээр нь хэрчиж хэрэглэл доторх шимтгийллийн хамгийн их хүний биед бол идэхэд бол авах боломжтой. За тэгээд буцлагсан тохиолдолд витаминууд нь бол гадагшлаад унцдаг учраас аль болох түүхээр нэгтгэх зүгээр байдаг. За тэгээд шөлөө буцалгаад эхлэхээр нь давс перцээгээд 15 минут дунд гал дээр буцалгана. Хитрхи чанга гал дээр буцалгах юм бол ингээд байцааны уран юм маань ингээд задарчдаг учраас нэг дунд гал дээр буцалгана. За тэр оронд нь яншуга ирчээд за тэгээ 15 минут болсны дараа брокколиго хийчихнэ. За тэр хооронд бол цутан шүл маань бэлэн боллоо. Үнэхээр амархан өөр хоол хийх хооронд бол тухайн машин маань бол цутан шүл хийгээд өгчнө. За тэгээд ерөнхийдөө бол хоол болсон учраас салаад амтлаа явчих. За иймэрхүү ийм дрэшинг хийдэг ийм савлуу оливын тус 4 балсамико 1 харьцаагаар ингэж хийгээд за дээрээс нь давс перц жоох хийчихэн. За тэгээ салаадын дээрээс бас давс перц баг зэрэг хийгээд за жоох сэгсэрч жаад ингээд өөрөө дрэшинг бэлдээд хийчихвэл бас маш гоё ирүүлээ шийдэх боломжтой. За дээрээс нь цутан шүл бол ийм аяган дээр хийгээд за тэгээд майлингийн тус эсвэл оливын тус иймэрхүү эрүүл тусыг хэрэглэвэл маш сайн байдаг. Ерөнхийдөө бол хүний биед бол тос бол зайлшгүй хэрэгтэй. Тэгээд эрүүлэр шийдвэрлэх маш их зүгээр байдаг. За тэгээд шүл маань ч бас бэлэн болсон. За байцааны орон бэлэн болсон учраас тавглаад аяглаад явчихъя. За тэгээд зүйлд нь бол хэрцэн яншуга дээрс нь тавиад за үлдсэн яншугаа цолгооч. За тэгээд бэлэн болсон учраас хоолнуудаа амсаад үзье. За маш сайн баланс сайтай. Ногоо маш их ашигласан. Агчгсан орсон. Ерөнхийдөө бол маш эрүүл бөгөөд баланстай. Тэгээд нүүрс ус ороог учраас тураах меню. За тэгээд идэх дистарал бас маш чухал байдаг. За эхлээд ногоо салаад түүхийн ногоогоо салаадаа идээд тэгээд шүл уудаг ч юм уу. Тэгээд уураг мах уурга идээд тэгээд сүүлд нүүрс ус идвэл бол биеийн сахарын хэмжээ огцон өсдөггүй. За биеийн сахарын хэмжээ огцон өссөн тохиолдолд тухайн инсулин эднэр ингээд их ажиллаад тэр нь бол өөх үүсгэх гол шалтгаан болдог учраас хамгийн сахартай хүмүүст бол зөөлж шийдлэхэд иймэрхүү хамгийн сүүлд нь нүүрс ус юм десерт идвэл ингэж сахарын хэмжээ огцон өсөлгүйгээр ингэж багаар дээш өсдөг. Тийм учраас нийтдэх дистарал нь маш чухал. За тэгээд ус эцээ уух нь чухал байх юм бол хоол идэхээс 30 минутын өмнө усаа уучаад тэгээд хоолоо идүүлэх зүгээр. За тэгээд шүлтөө бол ерөнхийдөө бол эхлээд ичвэл бас зүгээр. Шүлтөө болоо идээд салаад тэгээд мах тэгээд нүүрс ус будаа спагетти эднэр тэр дистаралаар тэгээд хамгийн сүүлд нь десерт яг рестораны ингээд корс хоол шиг идвэл маш зүгээр байдаг. За тэгээд анхаарлаа туссан та бүхэнд баярлалаа. Үнэхээр гоё хоол болсон байлаа. Туршаад үзээрэй. Баярлалаа.